Эмчлэх боломж одоо ер нь одоо энэ шинэ ухаан дээр эмчлэхгүй байгаа ч юм уу одоо эмчлийн үйл ажиллагаа нэмэгдүүлж байгаа юуны одоо эмнэлгийн орон тойг нэмэгдүүлж байгаа энэ үйл ажиллагааг одоо бууруулах боломж юу юм эмчлийн эмчилгээнд шүүшил тавьсан юм байна 1999 онд бодлооч 89 тэгээ 89 онд яг ер нь эмчээр сурахдаа хүний гаяг эмч сараад ам тэр хүнтэй тэр нөхөр нь улс мэдрэлийн бэлзэргийн төлөвлөлтийг гунга гэдэг. Энэ хоёр эмчээд дөнгөж төгсөж ирсэн нөржийн эмчнийг гурлан тавьсан байсан. Байсан байлээ би мэдээгүй. Тэгээ нөгөө тэр өдөр манай тэр жил манай нөхөр юм жоохон дараад утгаа жоохон болоод байгаа шүү хань асуусан чи яваа гэх. Тэгжээд л ашгүй тэр юу санал нийлээ би анх удаа намбургаа дээр очиж илгэлт маягаар санал хүчлээ тавьсан. Гэтэ шаруулцууд гэж таяг юм би. Би багштай баярлалтай ашиг суулын зүйлээс дунагсан. Ийм одоо өндөр мэдлэгтэй ийм багш нар надад баг ирдгүй маа. Би чамд 3 газрын санал. Хинтийн 3 нор. Жэнчүүл юу юуны аврах тусам энэ өөр айл нэг чи яа. Ер нь тэгээ чи готгоцоо сутгах руу шилжиж байгаа юм. Ойрхон чам жэнчүүлэн зүгээр гэж магадгүй. Тэгэхгүй би шаруулцууд гэж юусэн хэлдэг. Тэгээ за би одоо нөхөртөө эргээд яриад очиод би нөхрөө явал өөрөө одоо ингэ дусан саналт хэлнэ. Комсомсоор ингэ суусгаар би эргээд олчихлаа. Та түрүүний нөхөртөө миний саналын дагуу томилж очиж өөр. Тэгээ дархан дугаан болцсон. Тэгээ буцаж очиод би шаруулцууд гэж надад яагаад ч шаруулцууд юм байхад жоохон хэлэх гараад байгаа. Сонио миний дээр өчөд байгаа. Тэгээ одоо бас юм өндөр мэдлэгтэй болчих юм уу гэсэн. Янз бүрийн хавцлага янз бүрийн юмд орч магадгүй би бодоод байна. Тиймэрхүү юм дийхэд гэж надад хэлэхгүй би тэг өнөөдөр дууссан байсан. Тэгээд яг хуу очичоод би шаруулцууд гэж баянгаа шаруулцууд өгч хэлсэнгүй. Надад юм 3 газар санал өглөө тэгэхээр би хөрөө явуулаа. Та тэгээд миний саналын дагуу хэмжиж гэсэн юм. За би явах юм гэлээ. Тэгээ маргааш нь оройн манай суудлаар суугаад тэгээд шаруулцуудыг авсан. Чи яа шаруулцуудыг авахгүй таа гэсэн юм. Бид нар яг тэр нутгийн хүмүүс гэж хэлсэн. Тэгэхээр за тэгвэл ядсан шүү. Тэрнээс бол одоо хэцүү шүү дээ. Хэцүү газар гэдэг нь ойлгомжтой болчиход байгаа шүү дээ. Тэгээ нөгөө тэр үед нь би мэдээгүй байж байгаа. Яг тойлоо авдрахгүй. Тэгээ нөгөө усан шалгалтанд дуусгачаад 6:31 манай багш нар уурлах юм. Би их явсан надад гэсэн чинь манай нэг хүүхдийн чам юу багшээс зайлшгүй талаарч болсон хүүхдийн бид багш усаад үгүй энэ санал дээр одоо ашаа усаа мэддэггүй тэргүүлэх зэрэг юм чи миний гаяад юмч байдаг гэдэг шүү дээ. Төсчсэн хүүхдэн ч дүүрч байдгүй 3 юмч байдаг шүү дээ. Тэгээ одоо манай дарагч юм дүрлэгт очихоор яах вэ? Бид ч одоо хавчаад судлах юм биш үү? Энд дээр өчтөр бол хэл эвгүүж бичсэн юм биш үү? Энэ үнэн санал дэлгэсэн бас нар оролддог. Тэгээ манай Баатар гэж хэлсэн. Баатар чи одоо яах гэж явах гэдэг юм гэсэн. Гэхдээ одоо юм яах вэ юм. Гэрүүл өөрийн шүүн байдал таарах юм байна. Тэгээд ч одоо би одоо бодоод байна. За яг нутгийн чинь юм гэж бодож би чамд зөвшөөрч бид нар явуул. Гэтэ чи 9 сар гаргаж байгаа хичээлээ шинэ хичээний семестрийг хэмжиж чи явууш. Яг л чамд уусаа 2 сарын дамжуулалт болтохгүй. Тэр үл мэдээж их хүнд ажил чи юу шургуу ажилт юм чинь чи дээр болоо ороод чи амархан битггүй. Одоо бол тамилт өгөхгүй чи. Чи гişлийн шинжилгээ хийх нь надад тамилт байгаа шүү. Ингээд дарахын би 2 сар алт юм одоо явж чадахгүй чарах шүү тамилт. Хизээний энд хэмжээ тамилтад ирсэн. Тэгээ нэг аяад юм чинь яад энэ хэмжээр болов баг л нөгөө тэр сонд ирсэн үн байсан да. Яад юм өндөр зэрэглэлийн одоо юм чи их хэмжээр тамилтад дээр энэ одоо юу болов? Ер нь дарах болох сонирхолтой юм уу? Болж байгаа. Юу гэдэг миний ажил явах юм шууд тавцсан байсан. Угаасаа тийм болсон байсан л да. Тэгээ яг тэр нөхдүүдийн зам би их хар багасаа залуугасаа дагамж яах юм эсвэл тэр зан сайн мэдэн л дээ. Наад залуу юм чинь би цагаас ингэж дөрөвсөж ирсэн үг юм чинь. Гэтэ тэдний одоо бас ахтаа мат юм чинь гэсэн бодол. Тэгээ би сайгаа бүлдээ тэгээд хөөдөрсөн. Шуух тийм шуух болсон маяг надад л яагаад гэж ижилээ. Ер нь өв тиймэрхүү замтай гэдэг юм би сайн мэднэ гэж. Буцаад ярьдаг байсан. Тэгээд 9 сарын 5-нд нэгэнд 25-нд очиод амралтад бас ажилдаа бич жон тасар хийгээд тэгээ нэг багшийн сургууль чинь баг 9 сарын хүүхдүүд ойд 9 сарын 5 болчихж байгаа.
Тэгээд одоо гişэр явмаар шүү дээ. Хүний томч чухал яриад байж байна. За чамаа дашны барьж нэмтэ өдрөл явуулна. Манай Баатар сэрх мундаг хүн шүү. Чи нутагтаа очиж байгаа шин одоо дашны барьж нэмтэ өдөр явуулсан чи. Чи яа бачин дашны барьж нэмтэ өдөр чи нутгийн яг цаан орж байгаа шүү дээ. Би 9 сарын 6-нд ирчихсэн та. Тэгээд яг энэ одоо энэ Улаанбаатар National иргэдэг шүү дээ. Одоо хөдөлгөөтэй бар гэдэг. Тэрлээ орж ирээд юм орвол яг орж ирж байгаа болж байна. Тэгээд орж ирэл явдаа одоо бас тэгээд хууч нөгөө аль 44 онд суурьслал бичсэн тийм сайхан ахмадуудынхаа сургуулаа энэ усаас ясна сонирхоо. Тэгээд бас нөгөө манайхан дэд болж хатаа спортнорын үйл ажиллагааг бас энэ аршинаар бас хамгаалаад гэдэг өөрийн болгоцсон байсан л да. Тэр надад толгой өвдөг байхгүй. Тэгээд яг би нэг одоо зэрэг жаврын чигчмэн дагав Норжин гэдэг залуу хүүхдэд анх тавьсан юмсаа. Тэгээд тэр надад нэг сондөг нэг заавар өчөж өгч байгаа. Би тэр заавар нүжээ мэддэг л байхгүй. Тэгтээ би бас нэг удирдлагын дээр ярьж байгаа юм чинь тэрийг байхгүй шүү дээ. Тэгээ нэг дэвтрийн цаасан дээр ингээд нэг одоо яагаад гэж эсвэл нэг нөгөө одоо орчин үеийн шинжлэх ухааны хэмжээгээр 200 гаруй удаа 250 гаруй удаа дэлгэцэн тавьдаг мэддэг гэсэн. Биччихвэл тэр бол одоо надад яг би өөрөө өмнө мэддэг учраас тэгээ зүгээр дараагаа өнгөлж одоо заавар очиж мэдхгүй болгоо болж авч байгаа болохоос биш би ч өөр тэр баг тэгээд бүр чэйжсэн тийм байдаг өөрөө уугаад бас ямар ч байдал орж исэн энэ тэр тэгээд одоо бас тэр үчиг яваа хэмжээ салбар байсан тэгээд төрөлт мөрөлтөнд яаж мөлөлт юм тэгээд хэсэгч юм тэгээд нөгөө хөвчүүл яриа сурч байна бүр тэгээд тэгээд ер нь тэгээд дараагийнхаа явж ачмын дагаар цааш байгаа маргааш шанс нөрсөн тэгээд өөрхөн нөгөө сурсан практик бол ясалтай ажиллаж ихсэн л дээ. Тэгээд ажлын одоо зөвлөлтөд гарч ихсэн л дээ. Нөгөө хүмүүс чинь илүү их шаав, илүү их одоо нөгөө өөрөө гардаж ийдэг. Өвчнөө өөрөө гардаж шүү дээ. Тэгээд суулгч мөрөгчнөө зүгээр яг нэг жоохон массаж саж юм уу. Тэгээд тэр үед харин миний аз болж надад нэг сайн суулгч байсан. Эргэцсэн маа. Тэр их чацсан. Сайхан. Тэгээд тэр яасан гэхээр анхаахны хүрээлэн дээр нүдгөө цэрэн чамцыг нэг барьж өгсөн гэсэн. Хамгийн анхны. Тэр барьж чим манай битэр яг нийлчихгүй тэр яг нийлчихгүй. Тэр яасаа дагалцсан гэж байгаа. Би зүгээр нөгөө явж байгаа хооронд бол харсан байхгүй ер нь яа гэвэл харчихгүй. Тэгээд нөгөө бүх юм миний толгойд орсон. Тэгээд нөгөө би ч өөрөө бас нэг жоохон буугаад баян хөнгөрөө тэр онцгүй миний одоо жинхэнэ нах цах. Тэгээд тэр гөгшин барьдаг нэг тийм дагаа сурч байгаа юм чинь тэгээд нэг мараалч. Тэгээд би тэрийн гарах сайхан нээсэн. Тэр яг нөгөө хүмүүсийн ихэнх надад би ч нөгөө одоо багасаа л бид тэр ахыгаа дагж захтал хийх хардаг. Миний хөөгөл тэр гэдэг. Тэгээд би хэлээр бол ер нь гарцсан юм шиг жомнуудаг л нэрч нөгөө уламжлал хамаагүй яаж болохгүй. Тэгээс үгүй тэгээд байсан бохгүй. Тэгээд жиг оноос бид чөлөөтэй болсон. Тэгээс өмнө ноос тэгээд яг өөрөө сурсан дамаар тэгээд яг өвчтний өөр аргалал ахгүй цусмсаад зэрэгт аргалаа одоо тавьчих хэрэгтэй. Тэгээд яагаад юм хийхээр тэр мэдхгүй шүү. Тийм ээ. Хийдэг тэрэ гал хийсэн гэл гөрөөд байгаа. Өөрөө яснаа нуушдаг ч одоо чинь нэг гатуу хийсэн цаг юм чи. Тийм ээ. Тэгээд одоо зөрөгтэй хийж гисэн л да. Одоо нэгд одоо сурсан юм гэж чинь сураа боож гэдэг шиг одоо ялцсан сургуу. Хэлээр онцлол бүх юм тавиад очиод компьютер тарахаар нөгөөх нь яг тараа, яг тарахаар нөгөөх нь яг тараа. Ингээд одоо маш хүндэр асуултаа. Тэгээд ер нь одоо би чинь улсад 40 гаруй жил ажилласан. Шалгазуутын дээр 2000 би ч 1990 онд ирж исэн. Тэгээд 90 оноос би ч 2000 хүртэл ажиллаж байгаа. Миний хамгийн хүнд ажилласан байх тийм. Юусэн тэгэл атаа өчтөө хэлэв. Би ч баг хулгайч худалдаж бас тийм мөнгөлд оромжлуулсан шүү дээ. Тэгээд одоо сүүлд нэг одоо аргагүй нэг тийш болсон. Тийш усахтаа бол би өстө нөгөө мэддэг яг биний өстө нөгөө хөвтэй газар суух газар юм шиг би маа гэдэг шиг хэлээл одоо энэ хуу юм байгалаа. Наван жоо байгуулж байгаа чинь нөгөө аваач энэ доор юм яриг хийж ин дээр хүртэл гэдэг байсан шүү. Хэцүү байсан. Маш их хүнд хэцүү байдалд ажилласан би нутагтаа ирээд. Тэгээд өмнө нь ерөөсөө маш их хүндтэй, маш сайн хүндтэй багш одоо манай одоо энэ үйл хөдлөлийн багш нартаараа дуулахаар очиж одоо олцож байгаа гэж байгаа байхгүй тийм. Би нэг олон газар ажилласан биш ерөөсөө тэгээд хандыг төгсөөл тэр багш бол 2000 гаруй шав төрөлөө тэгээд шавьж чинь хамгийн анхны шавхлаа одоо эрүүл мэндийн яам компьютер томор тоёр харуулсан дээр доктор баярмаар сууж. Зөвхөн ч бас тэгээ зүрх дааны ханд зүрх нь шинэ. Одоо баян хангарын миний яг нутгийн одоо дотрийн социалын ахмад цуглагч дандаа миний шинэ. Тэгээд одоо бид нар чи баярлахаас үг байхгүй ч. Тэгээд би ч шантардаггүй шүү. Би тэг хүмүүст ингэ. Хүнтэй заавал тэр өсөлтөгчдийн заавал хэрэлдэх биш.
чадлаар хардаг байсан. Нэг муухай харж байгаа тэгэл би нэг нь муухай харж байгаа хэрэгтэй. Тэр зааж очиж ирээдээ тийм миний чид гэсэн юм гэж хав өвчин үүсдэг тэргүй. Зүгээр өөрсдөө хийх чаддаг юм уу зүйлэл явж байгаа амьдралын хугацаанд ямар учир шалгараад байгаа гэж байна. Тэгээ би тэр жачмаар өдөө зэрэгтэй яваад энэ нутаг орон маань сайн хараад би чинь 5 хүүхэдтэй шүү. Одоо хамгийн том юм гүчин орчлын багш юм байна. Одоо ингээд бизнес хийгээд одоо ээжтэй ингээд инженерчлүүд минимум одоо гашаач 12 жил болсон. Одоо тэгээ 10гүй ингээд ганц төмөр болж энэ хөгжлөөс уусаад өсөөд бид ч хүүхдээ тийжийг сайхан явах гэж энэ хоёрын нэгж байгаа бол шунаж юм ерөөсөө явж боломжгүй байхгүй юу. Бид ч одоо ингээд 101 3-4 сард бабаа гэж чижээ тэгэл өвөл ус ажил байхгүй. Нөгөө олсон мөнгө хойж дээр 10 хэд яам. Яг л таарч байгаа юм чинь. Одооноос л одоо сэрвэж үндих гэж байдаг чинь одоо л харагдаж байгаа юм шүү дээ. Одоо ч одоо сэрвэж гэдэг шиг болж байгаа аахгүй чи мэдээж хэрэг. Тэгээд ангиж ажилласан маа тэгээд энэ хооронд би чинь явж исэн чи одоо манай баян одоо Монголын ганц докторийн доктор аригч гэж юм байсан зүйл гэж байгаа шиг. Онц төгс аавган агш их сайхан юутай л хэлтэй. Өөр аавган нь бол онц төгссөн гэж. Өөрөө бол дунд төгсөн бохгүй тэр доктор. Тэгээ чиний онц төгсөн миний дунд төгсөн хоёр адилхан гэж хэлсэн юм аа. Тэгээ тэр зайлал иргэнээр одоо анхаа өрөвчтэй сэрүүцтэй яг намайг ингээ яг мандаж нөгөө хүмүүсийн ирэнд бол тэр багш нар нэрж даршаа удагс. Тэгээ намайг бүр за би чамд өөрөгүй. Чи наршин нотлохоор одоо судалгааны ажиллах юм. Чи бол бид нар шоонлын доктор биш, практикийн доктор. Чи өөрөөсөө хамгаалахад амархан нэг айлж байгаа астам энэ утганы хаан дээр сууж байгаа утаал яаж гүцээ. Тэгээд хамгаалчихна гэж надад. Тэгээ би нэг багшийн хаан заавараар судалгаа хийж ихэлсэлдээ энэ ажил. Тэгээд эхлээд төрөх юм билээ явж байгаа. Тэгээд нөгөө атачтай тэгээд нөгөө лааны гэрэлдээд үсэн чи одоо юм гоёвчод байна. Лааны гэрэлд биднес чи би чи өдөржингөө хүн юм атчаад орой яг нэг хүмүүс ч юм уу сайхан сууссан дагаад ирэн тэгээд бид чи юмслаа гэр орондоо божиглал ингэсэн. Тэгээд шүнчин суугаа лааны гэрэлд нөгөө багшийн хэлсэн даа судалгаагаа очиж өөрөө өмнөрлөн наамтлан тэгээд 9 лан зэдэм. Тэгээд нөгөө их дотны хүмүүс ажиж нэг очиж шин утгаар яд юм байна. Өдөр утгаар яд юм. Саралганы дуулгалганы орой хоёронд одоо өөрчлөгдөхөө яа гэм бэ? Чи тэгээд тэгэж голдоо нөгөө өөрхөд дотны тийм өвчтнүүдээс ууслгаа гэдэг. Тэгээд яг одоо намайг 3 жилээс судалчих чи тэгээд 94 таам бол. Тэгээд миний одоо Аз тутаад багш маань тэр жил насарч байгаа. Тэгээд өсчээд хамгаалж чадахгүй байжсэн чинь Бацритэн багш миний ажилтг сайхан тусалсан. Тэгээд магистр хамгаалах гэж байжсэн чинь анханд дэд онц төгссөн шууд болгоно гэдэг. Тэгээ шууд олгодоо. Тэрнийхэн дараагаар нөгөөдгөө үлдэж явсараа чадраа гэдэг нэг шинжлэх нэгтгэн юм гэж. Тэр хүн чинь надад урьдчилан хамгаалалт хийж өгсөн намайг. Орцч юу бас чи Монголд бол чи ойрчин бил 2 дахь чамд чам шиг юм шудраг тийм бас бүтэхгүй. Чам орчлолоос л хүч авиж хэмжээгээ доор. Ер нь би нутагч арга хэмжээ аваа. Тэгээ тэр яг тэр чадраахыг ороод намайг яг учрыг удлаа танилцуулаад ерөө судалсан юм бас өөр юм болгож байгаа юм. Бас нөгөө сахалч их болоод нөгөө төрийн оюуны өмчт хандаад туслыг аваад аав гэж хэлсэн юмсыг аваад оюуны өмчт аваад тэгвэл ч одоо ингэж махаа ядчихад нэг юм санаа нас юм бичиж байна. Тэгээ оюуны өмчт судалгаагаа авах гээд бас ярьдсан маа чадраагаа ярьж өгдөг маа чинь тэгээд хойш нөгөөдгөө яваас тэр өдөр нэг хоёр сайттай хойш явж болохгүй чадраа. Очингөл бас хязтай. Тэр авч яваад тэгээд бүх юмудыг зохицуулаад тэгээд бид шавч би урьд санал хийжсэн шүү дээ. Тэгээ хамгийн гол нь би яад энэ дэд доктор хүмүүст авч чадах. Хүн ч одоос эдийн засаг гэж хэлэх юм биш. Менежер шунал авах гэдэг хүүхдүүд маа гэдэг үүдүүд хэрэг өөр хүүхдэд тэгдэггүй юм бол тэр хүмүүс 6,000 доллар юу ч хийж болохгүй чинь мэдээж яах. Тэгээ одоо бол тэр доллар өгч чадахгүй тэгээд дэд доктор хүн авч чаддаг ш. Тэгээ шатраа хоног үзтээ. Гүчид нэг яргалаад хэдэн төгрөг өгч. Би үнэхээр чадахгүй надад гэсэн дээр үндихгүй юм яриус нэг хэдэн хүүхдээс сургуулиас хэлнэ зэрлэгийг хамгаалуулч юм байна. Гэхдээ энэ ганц хоол болдог бас нэг юм аа хүнд одоо тусуулаад байгаа энэ ач холбогдол өөдөн татамаар юм. Ингээд миний мөгчөөсөө тэгэл хүн шиг 40-50 сая олохгүй шүү дээ. Мацарга нэг 10 хэдүүсээ нөгөөдх нь тэгээд эргээд хоол нөгөө давчаад юу биднэртээ илүү дотор болохгүй байхгүй. Хүмүүс харагдвал энэ хэдэн зугаар нь олоод байгаа шээ. Би ямар сандаа саягийн хайны нөхөр хэлээ. Чи тэгж үнтэй заа чань чаахгүй энэ юу ч болдог. Чи наа юм олоод байдаг гэж бодод байна гэж би ямар санд байдаг гэж ярьж байгаа. Тэгээ яг нутагтаараа сайхан миний хүүхдүүд бүгдээрээ сайхан дээс сургалт өгсөн. Дандаа энэ чаргуудтай 8 жилийн төгс хүүхдүүд идэв ш. Одоо энэ багш охин ороод ирэхгүй тэр нөө манай гэр чинь дээс шүү дээ. Нивэр энэ дасган тийм. Тэгээ манай би ч 2 охинтой. Нэг охины тусганы 8 жилийн
энэ 9 жилийн сургуулийн гадаад хэлний магистр гэж хүмүүсийн сургууль магистр хамаас бүгдтэй. Манай хамгийн отгоо Батрын их жоломжлын юм хэлжтэй гэж. Одоо манай жоломжтой сайн их гэж байхгүй. Тэгээ сайн солонгос ажиллагаа багштай болж байгаа. Ингээд одоо солонгос багштай яваад л та. Манайч 3 хүүхдээ хүүгийн отгоо охины отгоо ирж имжсэн. Тэгээ манай хүмүүс юус яг энэ ажгаагаа авах боломжтой. Орчуулагч юм, жолооч юм, одоо жижигчүүдийн менежментийн мэргэжлийн хүний тэгээ юм чинь одоо суулгч байгаа гэдэг тэр нэг бид өрөөс өмнөөс цаар алдахаар өөрөө гэж байгаа авч явах боломжтой. Тийм байна. Хамгийн гол нь бид бүр хүүхдээс хамзуу хүмүүжүүлээ эвтэн найдтай ингээд байлгах юм нас өөртөө хүмүүс сайхан юм байна. Бид яг ингэ сэтгэх хөрсөл нэг хүн чинь альва нэг сайхан өвчтнийг ингээд эмчлээд нэг сайхан болох хүн баярдаг ш. Би ч одоо ингээд их хүн гэж хэвчээ нэг одоо гэсэн махиа цагаагаад ойрлооч ярлаа дэмөө яг амсгалан богдсон бүр ингээд гарч ирхнараа нэг хоёр газар дараал зүр өчрөндөө баярлаад өдөрсөн тийм би чинь гачиж өвчтөд даас байлээ нэг үгсэн ш. Тэгээд одоо жоохон дөрвөний ихлэн мугаардаг хүн. Өсөл хязсан гэдэг нэг жон гэж тэрлээд байхгүй. За тоон их өөрөөр одоо бүр стажид чадахгүй харин нэг юм хэлчихэж байгаа юм. Тэгээд одоо яагаад тэгээд хөөрхөн 2002 онд талит юм